тусгаар тогтнолын өдөр гэж тэмдэглээд байгаа тэр нэг зөв үү? Буруу. Зуун нэгэн жилийн өмнө ямар үйл явдал болсон гэхээр анх дугаар үндсэн хууль батсан өдөр. Монгол улсын төрийн удирдлагын бүтэц өөрчлөгдсөн. 1911-ээс 25 он хүртэл хаант засагтаа улс байлаа шүү. Тэгээ 21 онд хэмжээт хэрэгт хаант гэж бас нэрлсэн байгаа. Тэгээ анх дугаар үндсэн хуулиа батлах хүртэл бол хаант засагтаа ч юм уу хэмжээт хэрэгтэй ч юм уу ингэж ойлгомжгүй явсаар байгаа. 1925 оны 11 сарын 26-наас бүгд найрамд улсын хэлбэр шилжсэн байгаа. Энэ бол хаангүй боллоо гэсэн. Хаант засгаас бүгд найрамд улсын хэлбэр рүү шилжсэний 101 жилийн ой бол мөн. Тусгаар тогтносон гэвэл 800 жил тусгаар улс явлаа шүү дээ. Сүүлийн 200 жил нөгөө манжтай нийлээд хятадыг эзлээд буруутсан болохоос манжийн даралд байсан гэдэг нь бас эргэлзээтэй шүү дээ. Тусгаар тогтносон Монгол улс 11 оныг бол нэрлэж болж байгаа. Гэхдээ Монгол улсын хууль бол тусгаар тогтнолын өдөр гэж хэлдэг. 11 оныг 11 оны 12 сарын 29-ыг тусгаар тогтолцоо сэргээ мандуулсны гэж. Яг л бид нар урд нь тусгаар улс байсан. Тусгаар байтугай одоо энэ дэлхийг удирдаад олон зуун жил явлаа шүү дээ. Тийм учраас 1206 оноос хойш Монгол улс одоо өнөөгийн Монгол улсын анх байгуулагдсан өдөр нь тэр хэрвээ тэмдэглэх гээд байгаа бол нөгөө дэмий юм гээд ингээ гараа явчиж болдгоо ийм л ажил байхгүй бас. Одоо ч гэсэн энэ төр засаг болохгүй байгаа шүүмжлэл явж шít. Тэгвэл би дахиж нэр дэвшихгүй. Хүмүүс дэвшгэл байгаа. Би бол дэвшихгүй. Яг тэгвэл 60 хүрч байгаа одоо залуу хүмүүс дэвшигдээ тэгээд. Өчнөө олон хүн хүсээд ах шиг байгаа шүү дээ. 6 удаа их улсын хурал дэвшиж 3 удаа ялж 3 удаа ялгдсан байна. Одоо ялгт нь тэнцүү болсон. 4 ондоо гишүүн болж орж чадаагүй. Надад ялгдсан сугар гэдэг хүн заргалдаад тэгээ бүтэн жил шүүхээр яваад би ялаад орсон. Улс төрчийн эцсийн зорилго чинь тэгээ сонгуул шүү дээ. Хүмүүс яг улс төрч гэдгээр нь хараад байгаа. Сонгогдчихийж улс орны ажилд оролцсон шүү дээ. Сонгогдохгүй бол тэгээ уучлаарай. Би л одоо улс төрч болоод юу гэдгийг ерөнхий сайчин улсын хурлын дарга тийм зорилгоор огт ороогүй шүү дээ. 89 онд би сургууль төгсчээд цахилгаан төгс сүлжээнд ажиллана гэдэг нь баг ойлгомжтой. Бүх ингээд төлөвлөгөөний дагуу явж исэн. 89-90 оны арчсан хувьсгасаас болоод Монел Лампурс 2 жилийн дараа тэгээд нөгөө инженерийн карьер дуусч байгаа байхгүй. Тэгээд ингээд явцсан болохоос би ерөө арчсан хувьсгал гараагүй бол тэгээд нөгөө 600 төгрөгийнхаа цалинтай инженерийн ажил хийгээл байж шít. Би зүгээр улсын хурлд очиж тухал цовох гэж очиагүй шүү дээ. Сонгуулаар юу ярьж явсан, юу амлсан тэргээ биелүүлэх гэж явж байгаа. 2004 оны сонгуулаар хүүхдийн мөнгө арчсан намын гол бодлого байсан. Тэгэл хүүхдийн мөнгө ярьсаар гол гарсан шүү дээ. Тэгээ сонгуулаар юу ярьж явсан тэргээ биелүүл гэсэн үг. Би яах гэж тэнд сууж байгаа мэддэг л байсан.
Өвөрхангай аймгийн 3 сумын төлөөлөгч болсон эхлээд дараа нь сонгуулийн тойрог өөрчлөгдөж аймаг бүтнээрээ болсон. Өвөрхангай аймаг тэр чигээрээ дараа нь бол жагсаалтаар орсон. Тэгэхээр Өвөрхангай аймгийн ард түмнийг 2 удаа 8 жил улсын хурал төлөөлж тэр хүмүүст одоо төрийн бодлого ямар байх вэ? Тэр хүмүүсийн одоо зарцсан байсан. Жилд 2 удаа бол баталгаатай явдаг байсан шүү дээ. Зүгээр нэг дүр үзүүлээд аймгийн төд уулздаг явдаг ш. Бүх сумаараа заавал ордог. Тэгээ ямар хууль баталснаа тайлбарлана. Ер нь та нар ямар байгаа гэдэг. Тэр хүмүүсээс сонссон гэдрэг холбоо өөрөө төрийн бодлого болдог. Ийм амьд холбоотой байсан. Одоогийн их хурлын гишүүдийг харахаар тийм ерөөсөө хийхгүй. Тэг яаж энэ хуулиуд гараад байгааг би ойлгохгүй байгаа. Намайг гишүүн болдог 3 сонгуул дээр бол сонгогчид мөнгө авдаг байсан. Би одоо 12 оныг хүртэлх сонгуулийг ярьж байгаа. 1990-ээс 2012 он хүртэл мөнгөөр сонгодгүй байсан. 16 оноос эхлээ мөнгө орж ирсэн. Санжийн баяр гэдэг хүн Хөвсгөлд нөхөн сонгуул дээр анх удаа мөнгө тараасан. Өөрийн биеэр очиж намын дарга нь. Тэр сонгуульд арчсан нам ялагдсан. Яг манайхан арх мэрэг тараасан юм байли л дээ. Архины үлдвэртэй байсан хүн. Мөнгө тараах бол ардын намын инновац шүү. Бид нарт огт хамаа. Би бол 16 оноос хойш гарч чадаагүй. Би бол мөнгө тараахгүй гэдэг талын хүн. Мөнгө тарааж байгаачгүй. Тараах мөнгө байхчгүй. Би хэлдэг над мөнгө байхгүй. Маш их гойлго гойдг шүү дээ гişүүдээсээ. Өвөрхангайхан. Надад тараах мөнгө байхгүй. Би танд тараа гэж мөнгө надад улсын сүнс өгдөг. Талигаач Батхүү зоригт 2 компанитай тэр хоёроос ахгүй юу гэдэг. Өвөрхангайхан мэднэ. Тэгээ надаас ерөөсөө мөнгө гоохоо болцсон. Шуурхатаа суусан та бүхэн баярлалаа. Дэлхий дээр эдийн засгийн хямрал байна уу те? Би хэлцээ. Би Майкл Хэмт хэлцээ. Тэгвэл 2-3 жилийн өмнө Японы нэг парламентын гишүүн дэвүүр тараагаа тэгээд хосуулчих жилээ шүү. Тэгээ үн бүх юм ерөөсөө тарааж болдго юм байна. Мөнгө төгрөг өгөх бол бүр хориотой. Сонгуулаар нэг л сонгогчд намайг сонгороо гэж 100 сая төгрөг өгтөл тэгэл байхгүй. Гэтэл одоо мөнгө тараагаагүй гишүүнийг хайж олоход хэцүү. Яг бол баг бүгдээрээ шахуу тараацсан байдаг. Ухаан удаг ч юм уу, энэ МСС ч юм уу, Монголын компаниуд мөнгө нөгөөд ах шиг байгаа. Санхүүжүүлээд тийм. Санхүүжүүлээд. Тэгээ нэг сонгогчныг 500 сая төгрөгийн мөнгө өгч ах шиг байгаа. Гэтэл 5 сая төгрөг өгдөг гадаад улс гараад ирвэл яах вэ? 126 гишүүний 4-3-аас илүү сонгогчвол яах вэ? Тэр гадаад улс нь манад нэгд гэдэг шаардлага тавиул нөгөө хэд чинь коноптноо та. Тийм аюул байгаа учраас энэ мөнгөний сонгуулаа ухамсартайгаар одоо 27-28 онд таслан зогсоохгүй бол уг нь бол мөнгөөр сонгуул хийж болохгүй, эрүүгүй хуультай, хорих ялтай, сүрхээ хуультай шүү дээ. Тэгээ тэр хуулиа ирэх барьж байгаа намд хэрэгжүүлэхгүй болохоор улсаараа дампуурах, улс байхаа болох хүртлээр явах гэдэг хамгийн том аюул байгаа. Тэгээ сонгогчдынхаа гар дээр юу ч тавьж болдгоо хатуу тийм хуультай болмоор. Тэгэхгүй бол улс биш, тусгаар улс биш. Аль нэг улсын хараат улс болох аюул байна л гэж би хэлээд байгаа. Ер нь бол 16 оноос хойш би мөнгө тараагаагүй учраас ялагдсан. Миний эсрэг бол мөнгө тараадаг. Энэ ухаан удгийн явсан МСС ч мөнгө тараагалаа шүү дээ. Өрсөлдөгч нарт мөнгө өгдөг байсан юм л. Би гарчууд нөгөө ухаан удгийг хурааж авна гэд. Цэвэр бизнесийн сонирхлоор. Ёс зүйг хуульчлахад хэцүү л дээ. Хов хүний хүмүүжил юм чи. Мэдээж одоо ингэж болон тэгж болохгүй гэдэг нэг бичигдсэн болон бичигдээгүй дөрмүүд байна шүү дээ. Чи улс төрж олж байгаа бол одоо хамаатан саднаа баяжуулж болохгүй. Хамаг одоо дүү мүгэ төрийн сургалтын сангаар сургаж болохгүй. Болно л доо. Гэхдээ болохгүй байвал зүгээр
Гэхдээ бүх дүүгээ сургацсан хүн байж л шүү дээ. Одоо яах вэ тэгээд? Бүх хүүхдээ сургацсан. Тэгэхээр ийм хүмүүсээс нөгөө улс төр нь төрийн албан ингээд бушуухан цэвэрлэгээ хийж явахгүй бол ёс зүйн олон болох тусам тэгээд төрд итгэх итэлч алга болно шүү дээ. Батбалга шиг одоо шүүгч нарыг ял угаа явуулдаг ерөнхийлөгч хэрэгтэй байна. Шүүх прокурорын систем нь жидүүгийн зээл авсан гишүүдийг гишүүн байхад нь ял угаа явуулдаг ийм ерөнхийлөгч хэрэгтэй байна. Тэгэхгүй эрх барьж байгаа намаа хамгаалаад тэр олон авилгалынх нь одоо гэртээ 10 тэрбум төгрөгтэй хадгалж байгаа баригц авилгалын хэрэг ба шүү дээ. Баттүл билүү те төмөр замын. Яг хөө тэр хүнд ял өгсөн л доо. Тэр мөнгөний хурааж авсан ч юм уугүй ч юм уу. Анх яаж тэр мөнгө нь үүссэн ямар тэр ч мэдээж ганцаараа үлдэг байгаа шүү дээ. Тэр болгоныг ингээ мухарлаад явдаг хуулийн байгууллага хэрэгтэй байна. Хуулийн байгууллага бол маш хангалттай ажиллаж байгаа. Эрдэнэ төлөвлөлтөд би одоо 96 оноос эхлээ орооцолцсон байгаа. 96 онд анх удаа нөгөө Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын нам биш, өөр нам засаг хэрхэн гарч штэ. Тэгээ би төрийн өмчөөрөнд арга боллоо. Тэгээ Монголын хамгийн том үйлдвэр дээр очиод төрийн өмчийнхөө одоо нөгөө эрхийг хэрэгжүүлэх гээд тэгсэн чинь нэг хэсэг нь хувийнх болцсон. Оросын 49% нь бас хувьд очсон. 51%-ийн захирлыг халахаар та нар намайг халах хэрэггүйгээд томроод болдгоо. Тэгээд Монголын тал шийдвэрээ гаргаад Оросгүйгээр. Яагаад бид нар 96 97 онд Оросын талгүйгээр хурлаа хийгээд шийдвэрээ гаргаад Эрдэнэ төлөвлөлтөөр удирдах байсан гэхээр тэр 49% хөвчлийг хууль зүйн хүчингүй гэж Орос улсын засгийн газар үзээд зөвлөлийн хуралд Оросын талын хүн явуулахаа болцсон. Би Төрөков гуйтай тантай ярих юм байхгүй. Та 50,000 доллараар Эрдэнэтийн 49-ийг худалдаж авсан хүн байна. Энэ хөвчлөлтөө чинь санал нийлэхгүй гээд би зарга үүсгээд тухайн үеийн Оросын төрийн өмчөөрөнд дарга Альфред Ренголдович Кох гэдэг хүн байна. Тэр лөө албан бичиг өчээд та нарын 49-өө зарсан байна. Зарах тохиолдолд биднэрт санал болгох ёстой. Бид нар тэр эрхээ эдэлж авъя гэсэн. Тэр нь 50,000 доллараар 49%-ийг авах гэж байгаа. Бас л тухайн үеийн Монголын ерөнхий сайд, уулуурхан сайдар нь сайхан бэлэг шиг талигаач наран цацрал шиг тийм алдаа гаргасан байна. Энэ 49-ийг хувьчлахад бид нар авахгүй махгүй гэдэг бичиг хийж өгөөд. Ахаал нөгөө улсын хурлаар ороогүй. Тэгээд тэрнээсээ болоод Оросын төрийн өмчөөрөнд дараах Кох гэдэг нэрээ тийм байна. Хэрвээ хувьчлах юм бол та нарт бид нар хэдэн сая өрөө бүлчилээ. Тэрүүгээр өөх үүрэгтэй байна. Тэгэхээр бид бол энэ үйлдвэрийг 50,000 доллар гэж бодохгүй байгаа. Ерөнхийдөө нэг тэрбум долларын үйлдвэр гэж харсан байгаа юм л да. Тэгэхээр бид нар энэгээр зарга үүсгэнэгээд 2001 оны 12 сард зарга нь дуусаад Оросын заргалдаж байгаа давцсан юм билээ. Тэгээд тийм учраас бид нар 49%-гээр талигаач хотхон бэлгийг солиод тэгээд хаалга эвдэж орсон гэдэг хаалга малга эвдээгүй шүү дээ. Зүгээр аптекаар ингээд ийм нэг шилэн хаалга ийм гинжин жоочтой байсан аптекаар бариулын солил орцсон. Улс төрчийн эцсийн зорилго чинь тэгээ сонгуул шүү дээ. Зэсийн үнд 4-5 мянган доллар байхад болоод байсан бүтц чинь ажиллахаа олчихгүй. Тэгэл хамгийн түрүүнд гадаад ажлын салинг дотоодынхтай адилхан болгосон. Одоо уучлаарай мөнгө алгаа. Хөдөлмөрийн хуулиар адилхан хөдөлмөрт адилхан цалин өгдөг хуультай. Өөрөө чи Орос юм уу, Украин юм уу одоо Белорус ахын надад сонь биш ээ. Та жолооч хийж байгаа бол жолоочийн цалин авна.
инженер хийж байгаа бол инженер цалин авна. Тэгэхээр Монгол ажлын цалин бол бид өгч чаднаа. Гадаад ажлын цалин өгөхгүй, хоримтлогцсон өрийг өгөхгүй. Та нар одоо ингээд шинэ нөхцөлөөр ажиллавал Монгол улсын хуулийн дагуу ажиллавал ажиллаа гэсэн бараг 99% бутсан шүү дээ. Бидний баг цалингаар ажиллахгүй гэдэг. Хоёрдугаарт 97 онд орон сууц хөгжлийн хууль гараад Монгол улсын төрийн мэдээлэлээс бүх орон сууцыг сууж байгаа хүнд өнгөө өгсөн. Гэтэл ямар улсууд байраа хөвчилж аваагүй үлдсэн гэхээр Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр нөгөө байгууллагын мэдлийн сууцнууд байна шүү дээ. Цэргийн ангийнхан одоо тийм сууцнуудыг хөвчилж болохгүй нөгөө Монгол улсын өмч биш учраас. Тэгээд дур мэдээд нөгөө Оросын тал чи ирэхгүй байгаа шүү дээ хуралдаа. Тэгээд бас л дур мэдээд байгууллагын мэдлийн сууцыг Эрдэнэт үйлдвэрийн ажилчид үн төлөв рүү хөвчсөн. Тэгэхгүй тэр орон сууцны бүх зардал үйлдвэр дээр яваадсэн. Тэр зардлыг нөгөө сууж байгаа хүнд нь өөрүүлэхийн тулд хөвчлийг хийсэн. Эрдэнэт үйлдвэрийн хаалга явуулсан л гэж хүмүүс яриад байгаа болохоос цаана нь бол одоо баг бүтэн ном бичгээр хэмжээний тэгээ Аз болж би 2004 онд төрийн өмчөрөнд дарга дахиж болоод тэгээ 4 оны сүүлээр ирсэн Орос техникийн төлөөлөгч нартай ярьж агаад 97 98 оны орон сууцны 99 оны орон сууцны хөвчлийг одоо нөхөн бичлэлт хийж зөв болгосон юм. Яг гэвэл тэр орон сууцны 49% нь Оросын өмч хэвээрээ байсан гэсэн үг. Манай улсын хуулиар орон сууц өнгөө утсан. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын үнд хамрагдах боломжгүй байсан ч гэсэн тухайн үед ингэ шийдээ явсан. Энийг та нар нэг ойлгоод дэмжиж гээ. Тэд нар бас ойлгоод дэмжээ гаргаж сураад ингэж явсан. Одоо Эрдэнэтийнхэн яаж орон сууцнаа олсноо ч мэдэхгүй. Зэсийн үн $1000 болцсон үед яаж амьдрснаас мэдэхгүй ингээ мартсан байгаа. Тэгээ энэ бүх хүнд үе чинь давсан. Зүгээр нэг захирал солих ажил хэмжээний ажил байгаагүй. Тэр үйлдвэрт бухсан одоо нөгөө олон жил үргэлжилсэн, олон 10 жилээр үргэлжилсэн. Эдэж одоо бүх юмыг л засаалруулсан. Би Япон хөр мадлах гэдэг. Үнэтэй. Улаанбаатарт орж ирэхээс уур үридэх юм биш. Бөөн гацаа утаа тэгээ хөдөө гарах гэдэг. Нэг хэд Япон хөрийн мах Монгол хөрөөс 100 дахин үнэтэй байхгүй. Тэгэхээр 100 дахин бага малчаа аавна, 100 дахин бага тэжил өгнө. Тэгээ үр дүн 100 дахин илүү ашигтай ажиллана. Тэлэнг явах гэдэг. Газар өгөхгүй. Газар өгвөл явлаа.